За, what's up guys? За би та тэнүүдэд бүр fucking unhinged. Яг ямар ч тийм фильтргүйгээр бүхнүүдээ яг хуваалц гэж бодлоо. Тэр нь юу юм бэ гэхээр 4 сарын өмнө яг Нью-Йоркт 12 сарын сүүлээр болж хат би яг homeless болсон. Тэгээ яг homeless болоо fucking юу болсон бэ гэдгийг хуваалцыг өнгөрсөн жилийн хувьд бол би яг анх удаа онлайн бизнес хийгээл мөнгө олоод I was on top of the world, you know. Яг дэлхийн бараг дээд зэгт нүрсэн юм шиг тэгээ санагддаг байсан. Тэгээд амьдрал чамайг одоо даруухан болгодог гэдэг шиг тийм ор явдаг юм бэлээ. Тэгээд одоо иргэ харангууд I'm grateful for that, you know. Айгуу тийм азтай гэж бодож байгаа. За тэгээд юу болсон бэ гэдгийг та одоо хуваалцъя. За яг 4 сарын өмнө би яг Нью-Йоркт байсан. Тэгээд Нью-Йоркт байхдаа болохоор сар болгон өрөөндөө $3,000 төлдөг байсан. Тэгээд $3,000 ч амар мөнгө. Тэгээд би өөрийгөө бүгдийг ингээд болгоод яг бизнес хийгээд тэгээд бүх юмудаа ингээд болгоод тэгээд тийж жагаад 11 сарын яг 11 сард 10 сарын 11 сард миний бизнес бүр яг ингээд жүүчгүй болоо, ямар ч орлогогүй болоо. Тэгээд баг bankruptcy яваад bankruptcy гэдэг нь өрөнд ороод тэгээд явсан. Тийм болоод 11 сарын 21-ээс 23-ны хооронд байсан баха. Яг миний данс $1,500 үлдсэн. Тэгээд 12 сарын 1-нд би яг байрны холбоог төлдөг. Тэгээ 12 сарын 1 гэхэд 7 хоног үлдсэн байсан учраас өөртөө чаленж тавиад. За окей. 12 сарын 1 гэхэд би ахад $1,500 олно. За let's go. Let's do that shit. Гэт тэгсэн тэгээд юу болсон бэ гэхээр guys, I'm cooked. Өчигдрөөр би ярьчихсан шүү дээ. За яг 7 хоногийн дараа би ингээд $3,000 хийгээд ахад $2,000 нэмж хийхгүй бол би одоо ингээд ахад 8 гаруй сая төгрөг хийхгүй бол би одоо ингээд төлбөрөө хийж чадахгүй. Бараг байрнаас гарах нь гэж ярьчихсан шүү дээ. Тэгээд өнөөдөр би нэг үнэгүй ивент тавьсан байхгүй. Jason Vojo гэдэг залуу байдیں۔ Айгу алтартай яг entrepreneurship төрөлтөө. Тэгээд тэрэн дээр үнэгүй ивент төр нь очсон чинь баахан юмнууд яриад бүх юмнуудаа танилцуулж бүр үнэхээр л надад хэрэгтэй сервис юм шиг санагдаад. Тэгээ яасан гэж $1,800-оор би яг өнөөдөр ингээд харж байна. Vojo receipt $1,500. Би тэгээд хадгаламж өдөрт хүртлээсэн бүх мөнгөө шахаад одоо баг кофе авах мөнгө олчих байж. Тэгээд одоо ахад $1,800-аар авах байсан. Тэгээд $1,500-ыг нь хийсэн. Ахад $300-аар доолох хэвээр дараагийн митингд орохоос өмнө тэгээд oh my. Одоо тэгээ болгон доо өөрийгөө ингээд харангуут ямар тэнэг юм хийсэн юм бэ гэж бодох шиг. Гэхдээ нөгөө талаараа болохоор би яг ингээд яг энэ бизнес дээр бүр ингээд таг гацсан. Ялангуяа ямар ч захиалга энэ төр орж ирэхгүй. Тэгж очсон учраас you know what өөр төр бүр ингээд заримдаа ингээд тэнэг юм шиг ийм алхмыг аваад хинч баг ийм солиотой эрсдэл баг өөр төр үүрхгүй байх 7 хоногийн дараа байрныхаа $3,000 төлөх гээд үгүй бол байрнаасаа хөөгдөх тийм нөхцөл байдал дээр ирчээд бүх мөнгөө бүр юу ч авах мөнгө боллоо бүх мөнгөө шахаж өөртөө хөрөнгө оруулдаг ч юм уу бизнес хийчихэд тийм хүн байдаг болов ч гэж бодох шиг. Гэхдээ болно л гэж л хайж байна да. Тэгээд хэдүүлээ харцгаая. So yeah. За тийм ямар ч мөнгөгүй болсон 12 сарын 1-нд байрны халбарыг төлөх ёстой байсан. Байрны халбарыг төлж чадаагүй. Тэгээ 12 сарын 5-нд шүн чунт чадахгүй. Тэгээ ямар ч мөнгөгүй болсон. Нөгөө $1,500 үлдсэн $1,500 бүгдийг юмд өгөөд тэгээд тэр нь байхгүй болоод алга болсон. Тэгээ 12 сарын 5-нд шөнийн 3 цагт юу руугаа landlord руугаа имэйл бичсэн. Тэр нь одоо би бүр яг таруулъя. За энэ 24 оны 12 сарын 5 3 цаг 53 AM гэж бодож тэгж явуулчихсан. Тэгээд юу явуулсан бэ гэхээр миний одоо deposit гэж байдаг. Тэр нь болохоор урьдчилгаа төлбөрөөс ингээ авчаашаа хамгийн түрүүнд хэлэхэд хийдэг байсан. Түрээслэгч манд зөвшөөрөө. Тэгээд бодож байгаа нэг олсон юм болоо. Гэтэ still дахиад хэдэн $100 төлөх ёстой болоо. Тэгээд тэрийг нь зээл аваад дээрэс нь би ингээд 12 сарын 31-нд байрнаасаа гарах ёстой. Гэхдээ би 12 сарын 10-нд ингээд гарчаа. Миний юунаас депозитаас авчаач. Тэгээ үлдсэн мөнгөнд зээл аваад тэгж оруулаад тэгээ тэр зээл авсан жоохон мөнгнөөсөө буцаж явах мөнгө бас хэрэгтэй шүү дээ. Ямар ч мөнгөгүй болсон те. Тэгээд буцаж явах мөнгөө олоод тийз аваад буцаж исэн. Тэгээл яг амьдрал өөр болчихж байгаа юм чи. За одоо ингээд ямар ч мөнгөгүй болчлоо. Одоо яах вэ те? Ганц болох арга нь тэгэл ажиллах арга байгаа шүү дээ. Тэгээ ажиллаж өөрөө мөнгө олно. Хэдэн сард өмнө ч гэсэн судалгаа хийжлээс хэдэн сард судалгаа хийж байгаа яг нэг бараа болоод окей за энэ барыг би ерөөдөө турш үзьгээд тэгээд нэг бараа Монгол руу оруулж исэн. За тэр нь юу юм бэ гэхээр Монголд байдаг хүмүүс харсан байж магадгүй. Тэр нь яг шинэ жилийн үеэр Mini Pet Store гэдэг Соронзон Minecraft гэдэг би яг Монголд оруулж исэн.
За тэгээд Sorensen Minecraft нь болохоор яг хүүхдүүдийн шинжлэлийн баяртныг тааруулсан team билег оруулж ирээд тэр миний нэг амиг арай нэг юм авраад тэгээд нэг арай мөнгөтэй болоод тэгээд гэтээ оруулж ирсэн бүх мөнгөө буцаагаад main business руу буюу гол business руу байсан. Тэр нь юу вэ гэхээр би өөрөө Charm гэдэг брендтэй яг jewelry буюу гол чимэглэлийн брендтэй Charm брэнд руу бүгдийг буцаагаад хийсэн. Тэгээд үлдсэн мөнгөөрөө яг бүгднгээр нь 500 гаруй килограмм бараа захиалаа, хагас тонн бараа захиалаа. Тэгээ бүгдийг Монголд авчираад бүгдийг өөрөө авчирсны дараа бүгдийг зөөж мөгөөд it was a lot. Тэгээ дээрээс нь factory руугаа очиж уулзаад тэгээ бараануудаа захиалаад team зүйлсүүд болж исэн. Яагаад team олон их бараа захиасан бэ гэхээр гоё чимэглэлийн миний яг гол season болохоор quarter 1 буюу яг эхний улирал гэдэг тэр нь Valentine, Martin 8, цэгийн баяр гэдэг дөнгөсөө өнгөрсөн. За тэгээд эднэртэй яг зөриулаад маш олон бараанууд захиалаад болгохын тулд бол өдөржин шүнжин ажиллаж илаа тэгээ найзуудтайгаа цуг ажиллаа тэгээд хамт ажилладаг хүмүүстэйгээ цуг ажиллаа хийн. Тэгээд хамгийн гол нь брендинг гэдэг зүйлсээ маш сайн брэнд identity буюу брендинг гэдэг зүйлээ маш сайн ойлгоод тэрэн дээрээ илүү сайн тулгуурлаад тэгээд явсан учраас энэ дээр ч гэсэн айгүй дажгүй перформ хийсэн. Одоо ажиллаж байхдаа болохоор хамгийн чухал бодож юм юу вэ гэхээр зүгээр ингээд бараа заагаад өнгөрч байгаа биш. Хүмүүстэй тийм мэдрэмж үгүй аз жаргал түгээ гэдэгтэй амар сүртэй сонсогдоод ч магадгүй. Гэхдээ яг үүндээ бодож юм болохоор хүмүүст яг үүндээ юм үлдээ яа тий. Тэр найз өхрөн найз залуун тий аваад ямар гоё юм бэ гэдэг нэг тийм мэдрэмжийг өгдөг байтлаа юу. Тэгээ тэрийг нь авахуулсан тэр мэдрэмжийг тухайн хүн авах юм байна гэдгийг эхлээд мэдрүүлэхийн тулд контентууд гаргах хэрэгтэй болно. Контентууд ч өөрөө брендинг болгож байгаа. Тэгээд брендингээ гаргахын тулд маш их ажиллаж байгаа. Өдрийн шөнийн 4 цаг хүртэл ажиллаад өглөөр тосол юмнуудаа ягээлтэй. Ерөнхийдөө тим их юм болчихсон. Тэгээд тэрнийхээ үндсэн дээр яг 12 сарын сүүлээр гэхэд 3-5 гаруй мянган долларын өртөө байж байгаа саяхныг хүртэл 53 мянган долларыг 4 сарын дотор хийсэн байна. За тэгээд та итгэхгүй байж магадгүй дансны хуулгаа би яг скриншот хийгээд авцсан. Энэ миний нэр байна. 3 сарын 1-ээс 19-ны хооронд 29 сая те. 12 сард болохоор 69 сая, 2 сард 50 сая гэх мэтлэн те. За яг энэ скриншот I know that хүмүүс юу атсан гэж бодож магадгүй. Худлаа Photoshop хийсэн байж гэж бодож магадгүй. Тэгээд та яг жигтэйсээ харуулъя. За одоо би яг та энэ хуулгаа харуулъя. Яг сүүлийн 3 сарын өнөөдөр 3 сарын 20 тэгээд 2 сарын 20-наас 3 сарын 20-ны хугацаанд 32 сая яг энэ орлого нь энэ байна. Яг би эднэрийг үзүүлж таад нэг тийм brag хийж өнгөрөх гээд байгаа юм ерөөсөө биш. Яг үндэ бодит байдал дээр яг ийм болсон гэдгийг нэг таад харуулж байгаа л гэсэн. Тийм учраас энийг битэн аав өнгөрч юм гэж бодороо яг үндэ болсон юм. Тэгээ энийг бодлохын тулд маш их зүйлсүүд зориулсан. Гэхдээ боломжгүй гэж бодож исэн зүйлүүдээ боломжтой болгосон гэдэг нэг тийм түүх юм аа л гэдэг өнцгөөс нь таад ойлгоод авчвал илүү зүгээр болов гэж бодож байна л да. Тэгээ одоо ингээд эргээд харахад эдгээр бүгдээрээ яг нэг тийм заст би үнэхээр чадна болгоно гэдэг нэг тийм belief юм уу итгэл дээр мөнгөө бүх зүйлсүүдээ ингээд тавьсан тийм gamble байсан л гэж ерөөхдөө одоо ингээд эргээд харахад харагдлаа юм л да тийм. Тэгээ уусаа надад өөр ямар ч сонголт байсан. Тэгээд нэг бол болох үгүй бол тэгээд go fuck yourself, right? Тийм байсан учраас яг эднэрээ бүгдийг хийгээд 5 гаруй мянган долларын өрнөөс 53 мянга гаруй доллар хийсэн байна. Яг 4 сарын хугацаанд. За тэгээ одоо эднэрийг ингээд эргээд харангууд би яг өнгөрсөн жил яг нэг тийм ном уншсан байхгүй. Тэр нь ямар ном байсан гэхээр Odyssey та мэддэг гэж магадгүй Ithaka-гийн хаан манай эртний Homeric epic гэдэг зүйлсүүд дээр Homeric epic буюу монголоор Homeric туйлуудын нэг нь буюу Odyssey гэдэг тийм ном байдаг. Тэрийг уншижсэн. Тэрэн дээр нь юу гарч ирсэн гэхээр Odyssey гэдэг хаан Troyд 10 жилийн хугацаанд дайн хийчихэд буцаж Ithaca буюу өөрийнхөө эзэнт гүрэнд рүү явах гэж ахиж 10 жил болсон. 10 жилийн хугацаанд маш их зүйлсүүдийг туулсан. Цэргүүд нь бүгд өгсөн, хамт байдаг байсан хаадууд нь бүгд өгсөн. Тэгээ Odyssey нь болохоор ганцаархнаа амьд үлдээд буцаж гэртээ ирсэн. Гэхдээ гэртээ ирээд бас буцаж гэрээ одоо үндсэн байр сууриндаа оруулах гэж маш их зүйлсээр туулсан. Яаж тийм болсон гэхээр Odyssey нь өөрөө бүх зүйлсүүдийг хүний нүдэнд харагдсан ч бай, харагдаагүй ч бай зөв зүйлсүүдийг хийдэг. Бурхад ч гэсэн түүнийг дээрээс ингэж харж ивэж яддаг те түүний талд байдаг. Тийм учраас энэ зүйлсүүд нь болсон, амжилттай болж хэдийгээр маш гашуу шаналлаар явсан ч гэсэн өөрөө эцэцэд ингээд ад жаргалтай те хүссэн юмдаа хүрч чадсан гэдэг тийм түүх. Тэгэхээр энийг яг унш дуусны дараа миний ойлгосон юм юу байсан гэхээр private victories буюу хүний нүдэнд харагдахгүй байсан ч өөрийгөө ялах ялалт. Тэр нь юу юм бэ гэхээр чи хүмүүсийг харахгүй чи
юу гэж утсан дээр байнга байж гэнэ үү? Хүмүүсийг харахгүй очиж жимдээ явж гэнэ үү? Хүмүүсийг харахгүй очиж өөрийнхөө зүйлсүүдээр ажиллаж гэнэ үү, те? Яг үнэхээр чин сэтгэлээсээ ажиллаж байгаа юм уу? Тэгээ эргээд хараад зүнгүүд чи чин сэтгэлээсээ бүх зүрх хамаг юмнуудаа зориулангууд болохгүй зүйл гэж байхгүй мэнэ гэдгийг аюулсан ойлгож авал зөв гэж бодсон. That's what I understood. Би яг тимийг ойлгож авсан учраас бүх зүйлсүүдээ өөрийгөө оруулаад тэгээ зүрх сэтгэлээ зориулвал энэ үнэхээр болт юм байна гэж ойлгож авсан. Тэгээд үүгээрээ дамжуулаад яг 3 мессеж байна л та. Миний ойлгосон хамгийн том 3 lesson. Тэр 3 lesson-ы нэг нь lock in. Simple. Англиар lock in гэж хэлдэг. Монголоор болохоор төвлөрөл тоо тий. Төвлөрөөд бүх юм хий. Одоо чиний яг хийхийг хүссэн хийгээ явж байгаа мөнгө олж байгаа бизнес энэ тий. Тэрийг яг хөгжүүлээд явхад чи маш их зүйлсүүдийг золиосч маш олон зүйлсүүдийг хийх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь ялангуяа залуу эрэгтэй хүн бол чамд хамгийн чухал юм нь юу юм бэ гэхээр чи өөрийгөө удирдах сурах хэрэгтэй. Spiritually буюу одоо сүнслэг талаараа тэгээд биенийхээ талаараа тарихныхаа талаараа бүх өнцгөөс нь өөрийгөө контрол хийж сурах хэрэгтэй. За тэгээд тэрэн дээр нэг айгуу чухал хүмүүсийн алддаг ялангуяа миний үеийн залуучуудтай 20 дэх залуучуудтай тэр юм юу юм бэ гэхээр lust. Монголоор бол сексийн дурсал. Тэрэндээ бүр баригдаа тэгээд тэрнээсээ болоод болохгүй porn үздэг те. Дээрээс нь таньж мэдхгүй эмгтэй хүмүүсийг даагаал тэгэл яг яах гээд байгаа юм бэ те. Тэр хүмүүс нь чамд байдаггүй гэж мэдхгүй чамд байсан ч байгаагүй ч fuck that shit. Right? Тэгэхээр яг яах ёстой юм бэ гэхээр би таад бүр яг challenge тавьж байгаа. За би таад бүр уцаа харуулъя. За би таад Instagram харуулвал за миний одоо Instagram дээр бол ингээд октодын story бол байхгүй. Би октодын бүх story-нуудыг mute хийсэн. Одоо ингээд гүйлхэнгүүт яг энэ бүх октодын story ингээд энд гарч ирж байгаа. За ингээд октодын story-нууд ингээд бүгд mute хийгдсэн. Тэгээ октодын story-нуудыг би юусаа хардаггүй гэсэн үг. За тэгээд explore page байна те. Explore page дээр ингээд оронгууд энд чинь бас янз бүрийн октод байна уу? Эсвэл өөрийгөө хөгжүүлэх юмнууд байна уу те? Яг энд чинь юу вэ гэдгийг аягүй харах чухал. За тэгээ одоо жишээлбэл энэ дээр нэг охин байна те. За одоо энэ ямар охин мэдгүй энэ охиныг юу яагаад хармааргүй байна гэвэл not interested. Тэгээ яг хармааргүй байгаа юм те. Хэмчлэн эднэрийгээ бүгдийг ингээд оруулаад хэрэгтэй хэрэггүй юм хүмүүсудаа байхгүй болгоод янз бүрийн нүцгэн ч юм уу те тиймэрхүү зураг оруулж тиймэрхүү октод байл зүгээр scroll past тэгээд өнгөр тэгэхгүй бол чи өөрийнхөө зүгээр last гэдэг юмыг өдөрч чадахгүй бол чи өөр юу өдөрч чадах юм бэ тэр чи агуу чухал. За хоёрт нь юу юм бэ гэхээр нүдэнэ гэдэг нь юу ч юм бэ гэхээр хүмүүс том коллежд орчлоо эсвэл ихтэй сургуультай байна тэгээд том гоё ажилд орчлоо амьдралгаа байлаа. Fuck that shit. That's some fucking bullshit. Яагаад юм бэ гэхээр за би Нью-Йоркийн сургууль сурдаг. Нью-Йоркийн сургуульд дэлхийд 25 дэрэмжлэгдэг. Blah blah blah, right? Манай сургуулийг төгсөөд хүмүүс ямар ажилд орж манай найзууд байна те тэднийг би бүгдийг харж байгаа шүү дээ. Яг legit амьдрал ямар байд юм бэ гэдгийг би бүгдийг ерөөдөө харсан учраас окей за би юм stupid те blind байж болохгүй, сохор байж болохгүй, тэнэг байж болохгүй. Тийм учраас өөрийнхөө амьдралыг аваад явах хэрэгтэй байна гэдгийг агуулсан ойлгосон. Одоо бол миний хийсэн CV-н дээр те одоо яг миний хийсэн зүйлсүүдийг би яг resume буюу өргөдөл дээр ингээд гаргаад ирэнгүүт би яг хүссэн компанид хүсвэл одоо дараа жил төгснөхийн дараа орох боломжтой. Гэхдээ би орох үгүй гэдгийг одоо бол мэдэхгүй байна. Гэхдээ боломжтой хангалттай хэм хийсэн. Харин манай үеийнхэнд бол аюу өндөр GPA-тэй те оноонд 3.8 зарим бүр 4 мөрөвтэй тийм байлгаад компаниуд тоож авахгүй л байхгүй яг үнэндээ те. Компаниуд одоо яг ямар компани орох гэдэг юм. Тэгснэ буцаад ямар ч хамаагүй юмд ороод юу ч хамаагүй хийгээл амьдрал нь ямар ч утга учиргүй тийм байхаагаа оронд коллеж байгаа цагаа бити зүгээр тийм ёо за party диё те коллежтэй залуухан маань I mean I understand I've done that as well би ч гэсэн тэгэл party дал тэгэл явжлаасаа одоо ч гэсэн тэгээд гарч найзуудтай нагцсан их үед нагцсан гэж тэгж явдаг. Гэхдээ чиний хамгийн гол чухал харж явах тийм гол шугамч нь юу юм бэ гэхээр урт хугацаанд би яг юу хийх вэ? Миний амьдралд юу хэрэгтэй вэ гэдэг тэрнийхээ хойноос байнга ингээд try out хийгээл хойноос нь хичээгээл явж явах нь айгүй чухал юм байна гэж бодсон. Тэгэхээр бити зүгээр диплом нэтгэрээ, бити зүгээр нэг ажилд орсноос бас итгэрээ. Тэгэхээр тийм байна. Гурав дахь нь юу юм бэ гэхээр хин ч чамайг ирж аврахгүй гэдгийг сайн ойлгож авах хэрэгтэй. Миний үед сайн аавч хоёртой байсныхаа үндсээр 21 нас хүртэл аавч хоёроос хамааралтай байсан санхүүгийн хувьд. За тэгээ манай аавч хоёр Нью-Йоркийн сургууль маш их хэмжээний төлбөр төлтөгтэй.
Тэгж яхад манай аавч улсын байгууллагт багш зэргийн албан хаадаг хүмүүс эхний 2 жилийг нээсэн. Тэгээ үлдсэн 2 жилд нь яах вэ? Яг хэцүү нөхцөл байдалд орсны үндсэн дээр би яг сэржлээ юм л да. Манай аавч Солонгос руу яваад хар ажиллая гэл тэ. Яг миний төлөвлөлтөө тэгэл the fuck яг юу болоод би аавч байгаа юм хийлгүүлээд байгаа юм бэ? Одоо өөрийгөө хараад яг үнэндээ баг үзий яаж байгаа юм шүү дээ. Яг юу хийгээд би тэнийг юм шиг байгаад байна. Өөрийнхөө амьдралыг өөрөө аваа яваач гэдэг. Тэр мессеж над гүнзгий тусаад тэгээд тэрнээс хойш би за одоо мөнгө олно өөрийгөө хөгжүүлнэ. Зөв аргаар хүмүүсийг хуурахгүй, муу зүйл хийхгүй, яаж зөв аргаар мөнгө олж болох уу? Миний үндсэн нөхцөл байдал дээр. Тийм учраас би онлайн бизнес гэдэг зүйлсүүд рүү ороод тэгээд брандинг, e-commerce гэдэг зүйлсүүд рүү ороод одоо ингээд жил хагас болоо явчихна. Тэгээд тэрнээс хойш ээж аваасаа бол ямар ч мөнгө асуугаагүй өөрийнхөө сургуулийн төлбөрч байна уу? Тэгээд найз охинтойгоо байдаг айл бүх юмуд бол би өөр ингээд асуудалгүй болгодог. Тийм учраас хүмүүсээс бити миний амьдралыг аврна гэж бодож итгээрэй. Ялангуяа чи эрэгтэй хүн бол 18 нас хүрээд ээж аваа гэрээс гараад тэ өөрөө амьдрал. Окей за би бол болгоно гэдэг. Тэгээд явах нь аюул чухал юм байлаа гэж үзсэн. Тийм учраас энэ бүхнийг бодоо та аюул сайн хичээгээрэй. Өнгөрсөн бас нэг би бичлэг оруулж ирсэн. Тэр бичлэгэн дээр болохоор хүмүүс яаж бас юм юу асан бэ? E-commerce хийгээд мөнгө олсон бай. Энэ хадлаар зааж өгөөч. Хэлж өгөөч гэжсэн. Тэгээд тэрэн дээр болохоор би та бас зүгээр мэдээлэл хүргэх маягаар тийм групп үсгэж бодсон. За тэгэхээр та тэрөө сонирхчвал description дээр нэг линк оруулъя. Та тийш ороод сонирхорой. За тэгээд see you guys in the next video. Peace out.